Дээд боловсролын шинжилгээний хүрээнд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хэрэгжиж байгаа суралцсан оюутас төслийн нэвтрүүлгийн 1-р хэсэг багшийн хөгжлийн тухай байсан бол 2-р хэсэг оюутны хөгжлийн талаар байх болно. Оюутны хөгжлийн тухай яриа мөн л 2008 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд нэвтэрсэн асуудалд суурилж суралцах сургалтаас ихтэй юм. Өнөөдрийн энэ даяаршлын нийгэмд мэдээллийг хаанаас ч олж авах энэ цаг үед бид оюутан төвтэй сургалтын гол ураа нь оюутан гэдэг бол дүүргэж яадаг сав биш, дүрлэлцэж яадаг дамбар байх ёстой. Нөгөө талаасаа оюутанд идэх талхыг өгөх биш, талхыг яаж барих вэ гэдэг аргад сургаснаар төгсөж гарсан хойно магадгүй улс орныхаа үндэс булан бүрд очоод гарсан асуудал бүрийг зөв тодорхойлож шалтгааныг нь олж хараад асуудлыг өөрөө биедан шийдвэрлэх ийм чадвартай болох юм. Америк нэгдсэн улсад оюутан төвтэй сургалтын аргыг анх дэвшүүлж эхэлсэн боловч хөгжлийн замд олон алдаа гарч 20 жилийн дараа л зөв хэрэгэлсэн байдаг. Хүний уурга тарих ердөөл 8 минут төвлөрч чаддгийг дэлхийн эрдэмтэд нотлоод байгаа. Оюутанд их даалгавар өгөх нь чухал уу? Амьдралд нь тулгарх зүйлээр давтах боломж олгох уу? Үүнд л асуудлаас амьдралд суурилж суралцах сургалтын гол зорилго оршиж байна. Ихтэй сургуулийн босго алхаж оюутан болно гэдэг ээж аавын гараас гарч амьдралын их далайд хөл тавих мөч. Түүний биедан амьдрахад шаардлагатай хамгийн эхний чадвар бол харилцаа. 2014-өөс 15 оны хичээлийн жилд боловсрол соёл шинжилгээний сайдын хүсэлт санаачлагаар ихтэй сургуулийн 1-р курсын оюутнуудад харилцааны ур чадрын 1 кредитийн бие даасан агуулгатай ийм хичээлийг оруулахад бидний энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр өгөөжтэй болсон гэдгийг хэлмээр байна. Бүх хүний, бүх мэрэгжилтний суур ур чадвар бол харилцааны ур чадвар. Тэр дундаа оюутны хөгжлийн гол шалгуур нь харилцааны ур чадвар гэж үздэг. Амьдралд суурилж суралцах сургалтын хөтөлбөрийн хүрээнд эхлээд багшид, багшаас оюутанд харилцааны ур чадварыг эзэмшүүлэхийг зорж байна. Ер нь хүн бол өөрөө нийгмийн амьтан учраас бүх хүмүүстэйгээ айлхаар харилцаж, ойлголцож, зохицох явах нь бол нийтлэлийн үүрэг. Тийм учраас харилцаа гэдэг бол хамгийн чухал. Тэр дундаа эмч хүн бол яг хүмүүсийн харилцаан дээр тулгуурлаж ийж, тэр хүмүүстэй ойлголцож ийж, зөв харилцаж ийж, тэг ойлгож мэдэрч ийж илүү их амжилттай байлгах, тэр хүмүүсийн эрүүл мэндийг илүү их сайн байлгах чадах учраас харилцаа бол мэдээж чухал. Энэ үднээс болохоор найз нөхдүүдийгээ за мэдээж бидний их зүйлийг зааж сургаж байгаа багш нарыгаа за мөн бусад одоо эмнэлгээр ажиллаж байгаа ажилтан одоо үйлчлэгч, асрагч, сувилагчид бүх хүмүүсээс хавуулаад ялгарлгүйгээр харилцаж сурна гэдэг бол хамгийн чухал гэж боддог. Хүн хүнтэйгэн харилцахад аман бус харилцаа маш чухал. Үүнийг биеийн хэл гэдэг. Бие биенээс ойлгоход 93% нь биеийн хөдөлгөөний хэл, дууны өнгө, аялга, харц нөлөөлдөг байна. Иймд нийгэмд байр суурин эзлэх гэж байгаа оюутан нэн тэргүнд зөв харилцах чадвар, арга техникт суралцах болж байна. Мөн амьдралд суурилж суралцах хөтөлбөрийн нэг онцлог нь оюутнуудыг жижиг бүлэг, баг болгон хуваадаг. Жижиг бүлэг бүрт оюутнуудыг 4 үүрэгт томилдог. Энэ нь чиглүүлэгч, цаг баригч, тэмдэглэл хөтлөгч, илтгэгч юм. Иймхүү багаар ажиллуулах нь ямар үр дүнтэй байдаг вэ? Багаараа тухайн асуудлыг шийдвэрлэхэд илүү бага цаг зарцуулж, мөн дээрээс нь өөртөө одоо олон хүмүүсийн давуу талуудаас өөртөө ингэ шингээх боломжийг багаар ажилласнаар тухайн хүн олж авч чадах байх гэж боддог. Тухайн багт болохоор бүгд ингэж манлайлагч хүүхдүүдийг ингэж солгочих юм бол бүгд ингэж аягүй тийм одоо үүрэг нь давхцаа гэх юм уу? Тухайн багт одоо шинэ санаачлагч нэг байх юм бол бас дээрээс нь манлайлагч нэг байх юм бол гихт мэдчлээ. Үүрэг нь ингээ ондоо байх тусмаа тухайн баг илүү амжилттай явдаг гэж үздэг. Боловсролын шинжилгээний томоохон өөрчлөлт нь сайн, муу, онц гэж шууд дүгнэхээс татгалзаж байна.
Суралцагчдыг дүнгээр нь өрсөлдүүлэх нь тэднийг дүнгийн араас хэтих хөөзөлдөх, эсвэл таархан дүн авсан бусдаас нуух, өөртөө итгэлгүй болох сул талтай. Эцэстээ багаар ажиллахаас илүүтэй өөрөө өөрийгөө болгох ганцаарчлан сурах байдлыг өөгшүүлдэг гэж үздэг. Тэгвэл багаар суралцах арга нь өөрөө амьдрах ухааны чухал хичээл болдог. Хичээлдэх фактор болохоор тухайн хүн маань өөр тулгамж байгаа асуудал дээр маш багаараа ажиллаад тухайн хүмүүсийн дунд итгэлцэл үүсдэг гэж боддог. Тийм учраас амьдрал дээр ч гэсэн тэр хүмүүстэй итгэлцэл ер нь их байдаг гэж боддог. Дэлхийн ихэнх орны ихэдийн сургуулийн оюутны хөгжлийн төвөөдөд Шон Кавигийн өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал номонд багтсан шилдэг санааг ашиглаж эхлээд байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хувьд өндөр бүтээмжтэй оюутны 7 дадлыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өндөр бүтээмжит оюутны үндсэн чадвар бол цагийн менежмент. Хүний тарих бол 5 минут хүчил төрөгчгөөс эсвэл 5 минут л ямар нэгэн тижэл очихгүй байхад өгдөг. Тэгээд тарих өгсөн л бол ямар ч тийм нөхөн сэргээх зүйл гэж байхгүй болохоор хүний амьдрал гэдэг чинь яг л нэг секунд дайлаараа явагдчихэдэг. Тийм болохоор яг бидний хувьд болохоор цаг хугацаа гэдгийг бол бүр яг тэгж мэдэрч сурах нь бол их чухал. Хичнээн 6 жил сурдаг ч гэсэн маш их агуулгыг ингэж хамардаг. Тийм болохоор тэр болгоныг бүгднийг багтаахын тулд бол үнэхээр бол цагийн менежментийг бол хийж сурах нь бол маш чухал. Оюутны хөгжлийн суур чадварт бусадтай нээлттэй, чөлөөтэй ярилцах, хэцүү нөхцөл байдлыг даван туулах, санаачлах, багаар ажиллах, боловсруулах, бичих зэрэг чадвар багтдаг. Тэмдэглэл хөтөлж сурснаар бичгийн чадварыг сайн эзэмшдэг. Анагаахын хувьд болохоор ингээд бид нэг ганцхан сурагчийг барьдгүй. Олон янзын сурагчид барин дээр нь багш нарын лекц байна. Тэнгүүд яг тэр болгоныг би ингээд нэгтгээд өөрийн гэсэн юм болгож авал дараа нь хэрэг би мэдээж хэрэг хүн компьютер биш юм чи юм мартна тийм ээ. Тийм учраас би тэрийг гэдэг дараа нь ингэж эргүүлж ингээд харахад нэг нэгтгсэн надад нэг юм байхад надад илүү амар байдаг дараа. Тэгж бодоод ерөнхийдөө тэмдэглэлийг маш сайн хөтлөхийг хичээдэг. Суралцагч нь уншсан зүйлээ 10%, сонссон зүйлээ 20%, харсан зүйлээ 30%, сонссон ба харсан зүйлээ 50%, ярилцаж байхдаа 70%, хийж байхдаа 90%-ийг өөрийн болгодог. Иймд тухайн хичээлд хэний оролцоо илүү чухал вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сургалтын шинжилгээний тогтолцооны хүрээнд багшийн оролцоо 20%, сурвалжтын оролцоо 80% гэсэн байдлаар явагддаг. За энэ маань ямар онцлогтой вэ гэхээр багш зөвхөн чиглэлийг өгнө, сурвалжлагчтай өөрснөө цаашаа мэдээс судлаж бие даа сурнаа гэсэн үг. Багш орж ирээд биднэрт тухайн ямар нэг хичээлийн зөвхөн эхний мэдлэгийг өгдөг гэсэн бол бид нар тэр орох хичээлийг өөрчилж тэр багшаас хүлээж аваад тэр хичээлийнхаа талаар илүү их мэдлэгийг мэдсэн. Тэгээд тэр багштайгаа харилцан мэдээл солилцож нэгээс нь багшаас шин зүйлийг авах биш бид нар өөрсдөө эрэлхийлж сурсан зүйлээ багштайгаа харилцан солилцож биедээ мэдээл солилцож суралцдаг болсон гэж би өвдө бодож байгаа. Сүүлийн үед заах арга зүйд их том эргэлт гарч байна. Тухайлбал оюутнууд лекц, семинарын хичээл суухдаа дугуй ширээ тойрч суудаг. Лекцийн хэлбэр нь мини интерактив болж өөрчлөгдөд байна. Миний интерактив лекц нь болохоор уламжлал лекцийг бодоод илүү өөрчлөлт гэж бодож байна. Учир нь хүүхдүүд хоорондоо багштай чөлөөтэй санал бодлого хуваалцах, багшийн зүгээс бид нар дотроо тохиол кейсэн дээр ажилласнаар амьдралд илүү төхөн дараа нь бид нар амьдралдаа гараад дэмж олоход илүү төхөн байдаг учраас энэ илүү өөрчлөлт болов гэж бодож байгаа. Цэгцтэй мэдлэгэн суурийг багш тавьдаг. Зүйрлвэл тэнд мөсөн уулын орой харагдаж байна гэж багш чиглүүлдэг. Харин тэр мөсөн уулын ёроол буюу дийлэн хэсгийг оюутан судалгаагаараа олж авдаг. Иймд оюутны судалгаа хийх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Нэг удаач болсон бид нар туршид судалгааг бид нар хийлгээд гаргах те энэ тал руугаа ер нь ажиллаад байгаа. Яг нарийн чиглэлүүдээр өөрсдөө сонирсон чиглэлүүдээр эсвэл шинэлэг талыг олох үүднээс тодорхой баримт нотолгоонд суурилсан хэвлэлүүдийг унших, судалгаануудыг интернетээс судлах, мөн өөрсдөө хичээлийнхаа явцад судалгаануудыг хийх, багшийн удирдлаганд тодорхой чиглэлүүдээр явах юм боломжийг олгодог.
Оюутан судалгаагаа номын сан, интернет, архив болон бусад их сурвалжаас авдаг. Үүний дотор өөрийн гар биеэр мэдэрч судлах нь хамгийн үр дүнтэй байдаг. Сургууль өргөжин дэлхийн хэрээр лекцийн анги танхимаас гадна лабораториуд олноор байгуулагдаж байна. Энэ нь биед судалгаа хөгжүүлэх боломж юм. Одоо бол бидний орчин нөхцөл маань бас өөр болсон. Дадлах семинар бол өөр өрөөндөө орогдоод энэ өрөөнд зөвхөн дадлах юм. Дадлах ихтэй яг гэхээр нэг энэ 8 гэсэн ажлын байран дээр 2 хүүхдэд дадлах юм. Ерөөсөө хүүхд бол өөрөө хурж дандаа гараараа барьж туршилтаа хийж мэдэрч хичээл бол явагдаж байгаа. Ерөнхийдөө манай туршилт бол бас мэрэгжлийн химийн ангийнхнаас бас арай өөр анагаах ухааны тал руугаа холбогдолтой ийм туршилтууд бас хийгддэг. Дээд боловсрол эзэмшнэ гэдэг аман хэлбэр ажил биш ээ. Маш их мэдлэгийг олж авах шаардлагатай учраас төвчээртэй суралцах нь оюутны гол чадвар. Зөвхөн нэг сэдвээр 3 цаг вакуум орчин судлах хэмжээний наад захын чадварын тухай ойлголт юм. Манай хичээл өглөө 7 чаас эхэлж орой 5:50 завсарладаг байгаа. Маш их цаг зуугаа иждэг байгаа. Хичээл тарахад багш нар даалгавраа гэж бид нэр болохоор зэрэг хичээлийнхэн бус цагаар номын санд сууж тэр даалгавраа бэлдээж интернетээс илүү их мэдээлэл цуглуулдаг байгаа. Ихтэй сургуулийн шахуу хөтлөөр их хэмжээний бие даалт, судалгааны бүтээлийн ард гарах оюутанд сургалтын таатай орчныг бүрдүүлж өгөхгүйгээр өндөр ачаалал үүрүүлэх нь хүнлэг ус хэрэг юм. Их сургуулийн хотхон, зориултын номын сан, дотуур байр, лабораториуд, анги танхимуудын таатай орчин сургалтанд онцгой нөлөөлдөг байна. Ихтэй сургуулийн хөгжлийн нэг нь сургалтын орчин байдаг. Өнөөдөр Монгол Улсын засгийн газраас ихтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд онцгой их анхаарч, санхүүжүүлж, олон үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай сургууль дээр байгуулагдсан номын сан юм. Өнөөдөр бид орчин үеийн сургалт руу шилжиж байгаа энэ үед оюутан зөвхөн багшийн хэлсэн зүйлийг сонсож мэдэж авахаасаа илүү сурсан зүйлээ, сонсон зүйлээ биедан суралцаж, багаараа суралцах юм номын сан бүрдүүлсэн явдал юм аа. 2015 онд анагаах ухааны төв номын сан зориултын байртай болсон. Дэлхийн жишгээр байгуулагдсан номын сан өглөө 8 цагаас 20 цаг хүртэл нээлттэй уншлага, эн танхим, гэрээр ном олгох тасаг, үндсэн фон, интернет үйлчилгээ, цахим номын танхим, бүлгийн ярилцлага эн өрөө, ном сэлбэн засварлах тасаг, ойрын фонд, чөлөө сонголтын нээлттэй уншлагын танхим ажиллаж байгаа нь оюутнуудын биедан сурах таатай нөхцөл болсон байна. Номын сангийн хангалт их чухал байдаг. Тэгэхээр бол номын сан хуучин бол биднээс одоо дандаа ном уншаал байдаг гэсэн бол одоо тэгэхээр дандаа голдуу номын сантай болчиход байгаа. Тэгэхээр номын сан гарвал сүүлийн үеийн, орчин үеийн одоо дэлхийн байр хэрэглэж байгаа номуудыг авч хэрэглэх боломжтой болж байгаа. Одоо манайхан чинь Орос школоор явдаг байсан шүү дээ. Одоо бол бид нар Америкт хийж байгаа, одоо Америк, Япон гадны орнуудтай хийж байгаа судалгаанууд, одоо бидний үзэж байгаа ном дэвтэр зөвхөн орсоор хязгаарлах биш. Бидний өөрсдийн чадвараас шалтгаалж байгаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 5 салбар номын сан нь нийт 275 мянган номын нөөцтэй. Номын сангаас гадна технологийн дэвшлэн дагсан сургалтын шинэ орон зайг бий болгох шаардлага тулгарч байна. Энэ бол цахим сургалтын төв. Бид нар эндээс олж аваагүй мэдлэг олж амжаагүй ч юм уу гэдэг мэдлэг онлайн лекцүүд, англи дээрх лекцүүд, японы дээрх ч юм уу тийм лекцүүдийг олж сонссноор мэдлэгийн улам тэлэх боломжтой. Олон улсын чиг хандлагын өөрчлөлтөд хамгийн их нийцж байгаа энэ цахим сургалтыг ашиглаж эхэлж байна. Монгол Улсын засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар цахим сургалтын төв байгуулагдсан байна. Энэ нь төв сургууль болон Говьолтай, Дархуул, Дорногов аймагуудад байрлах салбар сургуулиудтайгаа шууд холбогдож, зайн сургалтыг зохион байгуулах боломжтой болжээ. Цахим сургалтыг бид уулна хэрэгжүүлэх байдлаар бол сүүлийн 3 жилийн турш ярьсан боловч одоо нэлээд ийм үр дүнд хүрч одоо хэрэгжихгүй байсан тал байсан. Тийм учраас энэ хичээлийн жилд бид зориуд яг энэ сургалтын технологид одоо чиглэсэн бодлого явуулсан. Энэ чиглэлийн өрөөнд одоо нийт 600 гаруй сэдвийн хичээлийг бид бүтээчихэд байна. Мөн их сургуулийн ногоон байгууламж, эко зохицолбор, амралт, чөлөө цаг өнгөрүүлэх орчин бүрдүүлэхэд анхаарч байна.
Өнөөдөр оюутнууд хичээлийн завсарлагаанаар баг хамт олонтойгоо хамтдаа сууж олон асуудлыг ярилцах ийм боломж бүрдүүлсэн нэг нь бас энэ эко цогцлбор байдаг. Бас нэг анхаарах асуудал бол дадлаг ажил. Дээд боловсролын шинжилгээний хүрээнд онол давамгайлсан сургалтаас практик давамгайлсан сургалтад шилжээд байна. Хиймэл орчнууд байдаг тийм хиймэл өвчтөн хиймэл орчнууд байдаг. Эхлээд бол оюутнууд тэр одоо орчинд ажиллаж сураад дараагаар нь төгсөх курсүүдтэй өөрөөр хэлбэл 4, 5, 6 дугаар курсүүд дээрээ эмнэлгүүдээр явж ийм дадлага хийдэг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэрэгдэн их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй. Хичээлийн байр эмнэлэг нь нэг дор байрлаж онол практикийг хослуулах боломж олгодог. Цаашид дэрэгдэн томоохон сургуулийн эмнэлэг байгуулах шийдвэрийг засгийн газраас гаргасан. 2017 онд 3 дугаар шатлалын цогцлбор эмнэлэгтэй болно гэж үзэж байна. За дадлага хийхлээр эмчийн одоо багшийн хажууд тэр өвчтнийг үзэх, эмчилгээ хийх, янз бүрийн ажилбаруудыг хийх юм боломжтой байгаа. Энэ мэтэр ихтэй сургуулиудад хэрэгжиж байгаа гол шинжил нь дадлагын бодит орчин бий болгох явдал юм. Төгсөөд 2 жил ажилласан дадлаг туршлагатай мэргэжилтнийг ажилд авна гэсэн зарлал их байдаг. Энэ бол дадлаг хичээл хангалттай байгаагүй илэрлүүлээ. Тэгвэл өнөөдөр ихэнх ихтэй сургууль 4 жилийн хугацаанд сурах ёстой бүхий л дадлаг туршлагыг эзэмшүүлэхийг хичээж байна. Өмнө нь бол эндээ одоо лекцийн төвшин ерөөдөө ингээд сураад тэгээд онлайн төвшөнд сураад практикт очиод одоо эхний жилдээ ч юм уу ингээд бүрэн төлөвшөж сурч эхэлдэг. Одоо энэ яг энэ хөтөлбөрийн өрөөнд болохоор энэ одоо хэрийн яг тэслэг цолоо аваад хэрийн газар эхний хэргийн газар хүлээвтэй очиод үзэхэд ямар ч хэрэглүүдээр өсөө одоо айж төвдлгүй одоо сандралгүйгээр одоо тийм шинээр илэрсэн нөхцөл байдал гэхгүйгээр одоо ингэж ажиллах боломжтой. За энэ утгаараа төгссөн оюутнууд бол гарангуутаа шууд одоо үйл ажиллагаагаа явуулах юм чадвартай төгсдөг. Ийхүү амьдралд суурилж суралцах хөтөлбөрийн хүрээнд оюутны хөгжлийг тодорхойлж харилцаа хандлагыг зөв чиглүүлэх үүргийг багшаас оюутанд, оюутнаас нийгэмд хүргэх зорилго тавьж байна. Эмчийн мэргэжил бол насан туршдаа суралцдаг мэргэжил та бүхэн мэдж байгаа. Яг л энэ дипломыг хүлээн авсан энэ цаг учраас эхлээд та бүхэн бол ашигсан бүтээгдэхүүн болж байгаа. Тэгэхээр та бүхний сайн үйл, муу одоо хийгдсэн үйл бүхэл зүйл энэ сургуулийн нэр хүндтэй холбоотой. Диплом багдуулах ёслолын ажиллагаа нэгдсэний мэдэгдэв. Төслийн шалгалтын комиссийн дүнгийн тэмдэглэлийг үндэслэн тушаах журмын дагуу мэргэжлийн дипломыг олгосоо. Ирэмшин цэнгэгийн намсраа намжлын намуу болдын наран Орчин үеийн сургалтыг дүүргэжснээр оюутан бол тухайн мэргэжлээрээ мэргэсэн байх ёстой. Мөн ямар ч хүнтэй харилцаж чаддаг, харилцааны өндөр ур чадвартай болдог. Мөн өнөөдрийн амьдрал тулгамдаж байгаа асуудлыг ойлгож, тодорхойлж, шалтгааны зөв олж, багаар ажиллах чадвартай, судалгаа шинжилгээ хийдэг, мэргэжлийн байх ийм л олон чадварыг ихтэй сургуульд суралцаж байхдаа эзэмшиж байна. Оюутан хэдий ч нэ сэтгэлтэй, зүтгэлтэй, эрмэлзэлтэй байх тусам Монгол улс маш хурдтай хөгжих боломж бидэнд бас байна.